Окей. За манайхан 6 сарын 1-ний вебинар эхлэх боллоо. Тэгээд ойрд юм яриаг байсан болохоор хэдлээ орчиж өнөөдөр дахиад нэг богинохон бичлэг хий гэж бодож байна. Тэгээд сүүлийн үед болсон макротой холбоотой асуудлууд дунд ерөнхийдөө бол надад үзэхэд бол их сонирхолтой санагдсан ярь болохоор энэ Джейми Даймны өгсөн энэ ярилцлага байсан. Энэ ямар юмны эдийн засгийн форум дээр үлээ. Reagan Foundation гинэ. Тэгээд энэ дээр яриа гэсэн байсан. Тэг яг мэдээж нийгэм болж байгаа асуудлууд Америкийн төсвийн алдагдaltaй холбоотой тэгээ жирийн иргэдийн ерөнхийдөө бол орлого бага тэгээд юу гэдгийг баян ядуугийн ялгаа их болж байгаа энэ төргээд иймэрхүү асуудлуудыг нэлээд хүндсэн тийм хурцаа комментууд бас хэлсэн. Тэгээд яг нэлээд анхаарал татсан макротой холбоотой яриа нь болохоор Джейми Даймон нэлээд болгоомжтой зах зээл дээр хандж байгаа нэг асуудал юу байсан бэ гэхээр bond vigilantes гэж яриад байдаг. Одоо энэ бондын зах зээл дээр ер нь бол энэ зарж байгаа. Тэгээд энэ төрийн бодлого одоо ер нь бол Америкийн төсвийн алдагдaltaй холбоотой, энэ төсөвтэй холбоотой асуудлуудыг ямар чиглэл рүү явж байгаа гэдэгтэй холбоотой одоо хөрөнгө оруулагчид бол нэг тийм бойкот маягийн зарлаад эхэлсэн гэж бол яриад байгаа байхгүй. Тэгээд урт хугацааны бондын хүү өснөө энэ дээр бол нэг аль нэлийн асуудал үүснэ. Тэгээд кредит спред хэлнэ буюу ерөнхийдөө бол одоо энэ корпорациудын бондын хүү, засгийн газрын бондын хүү хоёрын хоорондын ялгаа бас нэлийн өснөө. Одоо боломжтойгоо дээрээ санхүүжил босгоо энэ гэсэн иймэрхүү юмнууд бол ярьсан. Тэгээд мэдээж яг Джейми Даймны хувьд илүү нарийн датануудыг хардаг. Тэгээд өмнө ерөнхийдөө бол ярьж исэн ярианууд нь ч гэсэн юмнууд нь бол нэлийн барагцаатай байдаг хүнийг бодох юм бол бас анхаарал хандуулах асуудлуудын нэг байж магадгүй. Гэхдээ инфляцтай холбоотойгоор ер нь бол цаашдаа бондын хүү өсөх ийм эрсдлийг бол хөрөнгө оруулагч нар бол хараад удаж байгаа. Гэхдээ гол яг одоогийн яг эдийн засгийн болоод байгаа нийгэмдэр болоод байгаа гол одоо өмнө болж байгаагүй том асуудлыг болохоор энэ хин Лин Олдон бас энэ яриан дээр бас ерөнхийдөө бол ярьсан байлаа. Тэгээд Лас Вегасын Bitcoin conference бас юм уу да. Тэгээд энэ дээр ерөнхийдөө nothing stops this train буюу Америкийн төсвийн алдагдал бол ерөнхийдөө бол одоо нэлээд unsustainable буюу цаашдаа бол үргэлжлэх боломжгүй юм цэг рүү ороод ирсэн. Тэгээд яагаад вэ гэдгийг зөндөө бол ингээд датануудаар задлж яриад энийг бол одоо та хэд бол 20 минут сонсох шаардлага байхгүй. Би л одоо ярих гал юм л та. Товсгаарах юм бол одоо жишээ нь ингээл төлөвлөрийн датанууд гаргаж ирж яриа л те. Тэнгүүтээ энэ чарт надад яг сонирхолтой санагдсан. Тэрний юу гэсэн гэхээр бодит зээлийн хүү алтны ханш хоёр ерөнхийдөө бол хамтдаа хөдөлдөг байсан чинь 2022 оноос эхсүүлээд энэ хүү хөдөлгөөн мэн өөрөө нисгэг чиглэлтэй болоод явцсан гинэ. Тэгэхээр энэ дээр нөгөө өмнө ажилтдаг байсан маш олон жил ажиллаж исэн correlation маань өөрөө эвдэрсэн юм байна л да. Тэгээд энийг энэ fiscal dominance буюу энэ төсвийн алдагдал их өндөртэй болцсон. Америкийн хувьд одоо хамгийн том зардал нь хүүгийн төлбөр болцсонтай бол холбож бол энэ шинжээч нар үзээд байгаа байхгүй. Тэгээд энэ дээр яг хэд хэд ярих юмуд байна. Тэрний юу гэхээр за хөрөнгө оруулагч нар бол за мэдээж бондын хөөснөөс болоод бол зах зээл бол уннаа энэ төр гэж бол ярьж байгаа хүмүүс бол байгаа. Нэг талаас бол үгүйсээ үнэмшилтэй. Гэхдээ бид нар бол 100% хэлж мэдэхгүй. Ягаад гэхээр өсөлт маань өөрөө хэр хүчтэй байх вэ гэдэг маань өөр бас ялгаатай. За Лин Олдны хувьас ярих юм бол энэ бол одоо баг Америкийн хувьд баг одоо долларын хувьд баг сүрэлтэй. Доллар одоо reserve currency-га биш болоод тэгээд цаашдаа бол Америк орон аягүй хэцүүчтэй энэ төр гэж яриад байгаа. Тэгээд энэс болоод санал болгоод байгаа хөрөнгө оруулалт нь юу байх гэдэг юм гэхээр биткойн, алт энэ төр байх гэдэг байгаа байхгүй. Тэгээд миний бодлоор бол шүү те. Хувьцаа уналттай хэрнээ биткойн өсөлттэй тийм зах зээлийн орчныг бол би одоо олж харж чадахгүй байгаа. Тэгэхээр Америкийн хувьцаа унаад байдаг. Тэнгүүтээ биткойн өсөд байдаг. Нэг ийм дүр зураг жишээ нь зөндөө олон шинжээчнэр гаргаж ирж тавих гээд байдаг байхгүй. Тэгээ надад энэ бол одоохондоо бол нэлээд үнэмшлгүй санагдаад байна. Тэгээд үнэхээр яг хүмүүсийн ярьж байгаа шиг төсвийн алдагдал их байгаад өргөжлүүлэн мөнгө хевлээд санхүүгийн зөөлөн бодлого маань өөрөө үргэлжлээд явчих юм бол энэ маань ганцхан биткойн сайн байгаа зогсохгүй, крипто өсөө зогсохгүй, хувьцаа ч гэсэн өсөх юм нөхцөл мөн гэж би бол бодоод байгаа байхгүй. За тэгээд 2025 онд болсон 4 сард болсон тарифтай холбоотой зарлууд, инээтэрэтэй холбоотой мэдээж зах зээл дээрээс позишнтэй холбоотой хувьцаа бол унсан. Тэгээ яг юунаас болсон болж унсан гэж бол 100% тайлбарлахад бол мэдээж хэцүү. Медиа бол одоо жишээ нөө Трампаас болоод унсан гэж яриад байгаа. Гэхдээ бол би бол нөхцөлөдийг тэгж боддгоо. За тэгэнгүүт тэр үед бид нар бол мужигтай болт нэр чинь би хэд хэдэн таамаг тавьж байсан. Тэрний юу байсан бэ гэхээр окей. Хятадын хувьцаанууд унах юм байна. Бонд өсөх юм байна гэж ярьж байсан байхгүй. Тэгсэн чинь хятадын хувьцаанууд бол унсан, бонд гэхдээ бол өсөөгүй. Тэгээд
Энэ маань яг энэ Lin Olden-ы гаргаж ирж байгаа үзүүлээд байгаа чарт ч гэсэн яг энэтэй холбоотой байгаа байхгүй юу вэ гэхээр түүхэнд бол уулна инфляц уналттай үед эдийн засгийн хямрал бий болно гэж нэлээд өндөр хүлээлттэй зах зээл үзэж байгаа нөхцөл төр бол урт хугацааны бонд бол гүйцэтгэл сайтай байдаг буюу бондын хүү бол уналттай байдаг. Гэтэл сая бол маркет дээр ийм нөхцөл байдал бол ажиглагдаагүй байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ нэг юу харуулж байгаа гэхээр нэрээ магадгүй зах зээл яг бондын зах зээл дээр нэг иймэрдүү үндсэн өөрчлөлтөд орж ирсэн байхыг бүсгүй. Харин юу өссөн бэ гэхээр бидний хувьд бол яг 4 сарын уналттай үеэр энэ төр бол арилжаагүй тэгсэн хэрнээ зах зээл дээр бол өргөжлүүлэн аяг хүчтэй байсан асет маань юу байсан бэхээр алт байсан. Тэгэхээр эдгээр шинжээчдийн зөв байж таарад дээрэс нь геополитикийн асуудлууд ерөнхийдөө шийдэгдэхгүй явах юм бол урт хугацаанд бол алт бол илүү найдвар өндөртэй. Одоо юу хин эрсдэл арай багтай гэж ярих юм уу? Юу нөгөө унаад алуу болчихгүй 50-60% унаад алуу болчихгүй тэгсээр нэлийн өсөх боломжтой юм асет маань алтын болоо гэж болох гэж байна. Дээрэс нь зөндөө олон хөрөнгө оруулагчид юу гэж яриад байгаа гэхээр окей. Америкт гадаадын хөрөнгө оруулагчид их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэрийг бол мэдээж одоо зарах гэж байгаа тийм. Энэтэй холбоотойгоор бол долларын ханш бас суларсан энэ төр гэж бол үзээд байгаа байхгүй юу? Мэдээж бас үнэмшилтэй. За тэгвэл яг тэр за мэдээж хөдөлгөөний 4 сард явсан байж болно. Гэхдээ цаашдаа яг энэ persistently буюу байнгын тэгж Америкийн хувьцааг одоо гадаадын хөрөнгө оруулагч нар зараад мөнгөө таталт маань үргэлжлэх юм уу гэдэг асуулт маань хамгийн сонирн байхгүй. За Трамп дургу байж болно. Трамп дургу гээд тэгээ зарцсан бол саяны жишээ том өсөлтийг бол алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн цэг дээр очиод миний бодлоор бол одоо FOMO болоо тий fear of missing out болоод эргээ зах зээл рүү орж ирж гин гэж би бол бодож байгаа. Гэхдээ за эргэж орж ирэхгүй байлаа гэж бодъё. Өргөжлөлийн Америкээс мөнгөө татлаа гэж бодъё. За хятад мөнгөө татлаа, Европын орнууд мөнгөө татлаа, гадаадын орнууд ингээ мөнгөө татлаа, Америкийн бондыг ус татлаа гэж бодъё. Тэгээ юу худалдаж авах юм гэдэг асуудал байгаа байхгүй. За тэгвэл за Америк асуудалтай байж болно. Асуудалтай гэхэд л Европын орнуудаас бол дээр байгаа байхгүй. Дээрээс нь мэдээж хятад хөрөнгө оруулалт хийснээс дээр хятад бол юу гэдэг хуулийн орчин талаас нийгэм талаас олон талаас бол тийм одоо хүний хөрөнгө оруулалтанд бол баталгаа өгөхөөр ор биш байгаа байхгүй. Тэгэхээр үнэмшилтэй хөрөнгө оруулалт нь орж болох асет нь юу вэ гэхээр магадгүй крипто худалдаж авч болох юм. Магадгүй бас алт худалдаж авч болох юм. Тэгэхээр нөгөө талдаа алт маань олон талдаа илүү зүв байж магадгүй хөрөнгө оруулалт байх бол талтай. Тэгээ ямар ч байсан яг хуу хэд энэ макро шинжээчдийн Jamie Dimon бол мэдээж JP Morgan Chase-ийн ерөнхийлж байгаа. Тэгээд эдгээр хүмүүсийн яриаг сонсоход бол надад бол нэг иймэрдүү комент өгөхөөр санагцсан. Тэгээд зах зээлээр болсон чухал мэдээнүүдийн нэг нь юу байсан бэ гэхээр Federal Court Трампын тариф тавих эрх бол одоо гайлын татвар тавьсан асуудал нь Трамп өөрийнхөө бүрэн эрхийг хэтрүүлэн хэрэгэлсэн гэж бол үзсэн. Тэгээд энэхүү шийдвэрийг апил хийгээд тэгээд эргүүлээд ерөнхийдөө бол татвар маань хүчнтэй явж байгаа. Гэхдээ зах зээлийн нэг ойлгох юм нь окей. За Трампын гайлын татвар дээр бол ингэж нөлөөсөөр байгаад одоо энэ худлааны таймаа дуусах юм байна энэ гэж бол яриад байгаа боловч Трампын засгийн газрын хувьд Трампын зүгээс бол ганцхан одоо хэрэгжилж байгаагаас гадна өөр олон төрлийн ерөнхийдөө хуулийн арга хэрэгслүүд бол ер нь бол байгаа юм. Тэгээд одоо бол ингээд emergency буюу ямар нэгэн байдлаар юм яаралтай арга хэмжээ авж байгаа гэдэг утгаараа хийсэн. Тэгээд яаралтай арга хэмжээнд мэдээ шалтгаан байх хэрэгтэй. Тэр шалтгаан нь юу байсан бэ гэхээр fentanyl буюу хятадаас орж ирж байгаа хар тамхиг ерөнхийдөө бол одоо жишээ олгоод шалтгаан болгоод гэх юм уу ерөнхийдөө бол оруулж ирсэн. Үндсэн ерөнхийдөө бол өмнө ч гэсэн хэрэглэгдчихсэн татвар ногдуулахад хэрэгэлдэг арга нь юу гэдэг вэ гэхээр тодорхой хугацааны судалгаа хийх шаардлагатай байд юм байна л да. Тэгээд Трампын засгийн газрын хувьд энэ судалгааг угаасаа өөрчлөлт айл хэдийн хийцэн дууссан учраас үнэхээр одоо хэрэгжилж байгаа арга хэрэгслээрээ би яг тэр хуулийн юунууд марч section юу ч үлээ бахан тийм нэг байд юм лээ. Тэгээд одоо хэрэгжилж байгаа арга хэмжээгээ хэрвээ хэрэгжилж чадхаа болох юм бол өөр угаасаа арга замаар ч гэсэн үргэлжлүүлээд энэ хүн худлааны дайныг үргэлжлүүлэх боломжтой учраас энэ хүү шүүгчд Трампын хийж байгаа ажил саад болох гэж оролж байгаа орлого маань төр зургийн ерөнхийдөө зүйл болохоос биш яг боддоор бол ерөнхийдөө бол тарифыг зогсоож чадахгүй байна гэж бол миний хувьд бол ойлгосон. Тэгээд зөндөө олон шинжээчдэр хүмүүс бол хятад дээр тавигдсан татварыг жишээ 0 болгоод нэг үсэн байхгүй болгочих юм шиг иймэрдүү ярианууд бас яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол
үнэмшилтэй биш. Ягаад тэгэхээр түнш орон болох одоо жишээ нь UK дээр те Их Британь дээр 10% татвар ногдуулж байгаа бол хятад дээр бол хизээч 10%-аас доош орохгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр 10 байтугай ерөнхийдөө бол 20-оос доош эсвэл 30-аас доош ерөнхийдөө орохгүй байх гэдэг иймэрдүү хүлээлт бол ямар ч гэсэн зах зээл дээр бол шинжээчдийн дунд бас байгаа. Тэгээд тэрийг бас ерөнхийдөө бол ярих гэж бодлоо. Тэгээд Дональд Трампийн хувьд мэдээж Владимир Путиныг шүүмжилсэн бас юм бичсэн. Тэгээд Украин Оросын дээр дуусгаад байгаа юм шиг, улам хурцдах гэж байгаа юм шиг нэг мэдээ харах юм бол иймэрдүү юмуд бол яваад байгаа. Тэгээд сүүлд бас Украинаас нэг дайралт хийсэн юм. Тэрний талаар сэтэл ярилцсан. Францын ерөнхийлөгч их нэртэй нэг тийм алгадуулах гэхээс илүү нэг юм нүүрэн дээр нэгэж мангастаад түлхэгдсэн байгаа байхгүй хоёр гараараа. Тэгээд тэр бичлэгийг ил болсон. Тэгээд энэтэй холбоотойгоо Candace Owens бас бичлэг хийсэн байсан. Тэгээд Candace Owens бас энэ бол яг энэ за алгатгаас цаашаа заяа. Гол асуудал нь юу гэж яриад байгаа гэхээр Candace Owens-ийн хувьд бүрийн 5 6 цуврал 90 сурвалжлах юм сэтгүүл зүйн маягийн бичлэг хийсэн байна. Тэгээд энэ дээр юу гэж ярьж байгаа вэ гэхээр Макроны эхнэр гэж яриад байгаа нэгт эрэгтэй хүн, хоёрт болохоор 10 жилийн сургуулийнх нь багш байсан. Өөрөөс нь 20 хэдлээ. 5-аар ах эрэгтэй хүн аваа суусан. Цаашлах юм бол бүр өөрийнх нь төрсөн эцэг байж магадгүй гэдэг иймэрдүү яриад байдаг ярьсан. Хүн сонсох юм бол айгүй галзуу сонсогдохоор. Гэхдээ яг үзэх юм бол багийнхан зурагтай, судалгаатай, AI хиймэл оюухантай холбоотой мэдээлэлтэй ингээд маш олон төрлийн судалгаанууд дээр үндэслээд ерөнхийдөө бол яхахгүй энэ эхнэр гэж хэлээд байгаа хүн бол угаас эрэгтэй хүн юм байна. Тэгээд энэ хүн бол өөр хүний identity-г хулгайлцсан юм байна. Тэгээд хулгайлах одоо identity-га алдсан тэр хүн нь яг хаана байгаа юм те алуулсан юм уу? Одоо эсвэл амьд байгаа ма хаана нэгтэй байгаа гэдгийг нь одоо чинь хүмүүс мэддэг юм байна. Тэгээд яг энэтэй холбоотой судалгааг маш олон хэмжээл хийсэн. Тэгээд Becoming Bridget гэдэг сүүлд ном гаргасан хин блэ? Javier Pussard лөө дээ. Xavier Pussard юм байна. Javier гэж онцгой байна. Xavier Pussard гэдэг нэртэй сэтгүүлч байгаа. Тэгээд тэрхүү сэтгүүлчийн гаргасан ном айл гэдэг Amazon дээр гарсан хүмүүс судалж аваад унших бас боломжтой юм байна. Тэгээд энэ нэлээд сонирхолтой бас итгэхэд бэр хэрнээ яг эднэрийн хийсэн судалгаа бичлэгүүд нь үзэх юм бол яхахгүй тийм юм байна, үний юм байна гэж угаасаа бодохоор юм л. Тэгээд бүр аимшигтай. Тэгээд хүмүүс ингэж хуураад тэгээд бүр зүгээр нэг албан тушаал хашихгүй Францын ерөнхийлөгч энэ төр болцсон явж гин гэдэг бол үнэхээр аимшигтай. Окей. Энийг манайхан сонирхол өөрөөсөө хараарай. Тэгээд job openings боёо ажлын байрны тоо нэлээд буурж байна гэдэг ийм мэдээлэл зураг browse research-ос оруулсан байсан. Тэгээд яг хуу ажлуудлаа холбоотой датанууд гэхдээ яг одоо үнэхээр суларчлаа гэж хэлэхэд бэрх байгаа даа. Яг одоо баталгаатай энэ бол үнэхээр муучлаа гэдэг дата бол гарч ирээгүй. Тэгээд сүүлд яг хуу initial claims буюу ажилгүйдлийн ажилгүй олчлоо гэж хүмүүсийн одоо аппликейшн бүгсэн хүмүүсийн тоо бол 15,000-аар нэмэгдсэн тоо гарсан. Тэгээд энэ дөрөвдөд зах зээл тэр тоон дээр нэлээд анхаарал хандуулах байх. Ягаад гэвэл сентименттэй холбоотой, инфляцтай холбоотой датануудыг бол зах зээл бол эргэлзээд харахгүй байгаа учраас яг энэ ажилгүйдэлтэй холбоотой датан дээр бол Төв банк илүү ач холбогдол өгнө, зах зээл бас илүү ач холбогдол өгөх юм байна гэж бол би бол хувьдаа ойлгож байгаа. Окей. За Арабын орнууд мэдээж ChatGPT бүх иргэдтэй нөгөө subscription худалдаж авч өгнө гэдэг юм мэдээлэл гарсан. Тэгээд энэ мэн мэдээж яг Трампыг оцсны дараа OpenAI энтертэй хамтраад хэмжээний хөрөнгө оруулалтууд ерөнхийдөө хийн дараагийн AI-тай холбоотой энэ хувьслэлээр нэлээд оролцсон нэтэр гэж яриад байгаа энэ яриатай холбоотой байна. Тэгээд энэ ажлууд яаж явах юм бүүмэд магадгүй энэ маань яг энэ хиймэл оюухантай холбоотой хөөсрөлтийн яг оргил үед тохиолддог зүйлүүдийн нэг гэж магадгүй гэж би бол хувьдаа бодож байгаа. Тэгэл гинт араб орж ирээд амар том тоглогч болоод энэ тэргээ дараа нь ямар ч ажиллах зүйлүүдийн нэг энд нэг сонирхолтой бичлэг гарсан байсан. Орос хятадын эсрэг хэрэглээгээд тэгээд яг хоо Трампын гол бодлогыг хэрэгжүүлж байгаа бодлогуудын нэг нь юу вэ гэхээр Орос хятад хоёрын хоорондын хамтралыг ерөнхийдөө бол үгүй хийх. Тэгээд хоорондын харилцааг нь жоохон хангалтруулах энэ төр гэдэг ийм онлоос яриад байгаа байхгүй юу. Тэгээд саяхан Оросоос хятадд хийгдсэн тавилга дээр татвар ногдуулсан юм. Тэгээд энэ маань юу вэ гэхээр Орос өөрөө бас барууны орнуудтай адил ерөнхийдөө бол хятадын эсрэг иймэрдүү арга хэмжээнд айлтгий авч эхэлж байна гэдэг ийм мэдээлэл гаргасан байгаа. Тэгээд тавилга гэхээр хүмүүс инээстэй сонсогдож иж магадгүй. Гэхдээ Оросын хувьд бол хятадаас асар хэмжээний тавилга авдаг. Энэ бол жижигхэн тоо маш том тоо яригддаг юм байна. Тэгээд иймэрдүү мэдээлэлс гарсан.
За мэдээж бидний тарифтай холбоотой асуудлыг бол ярьсан. Дан тариф мэдээж хэвэндээ байхаар болсон. Хятад оюутнуудын визаг хүчингүй болгоно гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэ хятадтай холбоотой оюутнууд Америкт тагнуул хийж байгаа гэдээ бид нараас энэ нэг өмнө бол ярьсан. Тэгэхээр энэ хүн Трампын засгийн газраас авж байгаа арга хэмжээнүүдийн маань үргэлжлэл байгаа. Тэгээд нэг сонирхолтой мэдээлэл юу болсон бэ гэхээр Трамп биш тэгээ Паултай уулзсан. Тэгээ Паул мэдээж гарч ирээд Төв банкны бодлогот ямар ч өөрчлөлт орохгүй энэ гэдэг иймэрдүү мэдээллүүдийг өгсөн. Тэгээд гэхдээ бас их сонирхолтой зүйл болсон. Яг л анх удаа ингэж уулзж байгаа. Тэгэхээр зах зээл дээр бол надаа Паул юу ч болоогүй юм шиг яриад байгаа боловч ийм үнд бол энэ зах зээл дээр буулж байх шалтгаануудын нэг болов уу гэж би бол хувьдаа бол бодоод байна. Окей, түрүүч яриадсан нөгөө миний мэдхгүй том энд явж байна. Section 122 гэдэг зүйлийг ашиглаад буцаагаад тариф ногдуулах баха энэ төр гэж бол яриад байна. Бам. Канадтай холбоотой ярианд гарсан Трамп мэдээж Канадыг 51 дахь можоо болгож аавн маань энэ гэл ингэж ярьдаг. Гэтэ би бол тэрийг сериусны яриа гэж бодохгүй байгаа. Тэгээд шинээр Golden Dome гэж систем гаргаад байгаа. Тэр Golden Dome-ээр Америкийг хамгаалах зогсохгүй давхар Канадыг хамгаална. Канад тэрнийхээ зардлыг төлөх хэрэгтэй. Канад ихтэй зарлаа төлж барахгүй учраас магадгүй 51 дахь state болох байхаа гэж гэсэн утгатай амиг Трамп ярьсан байгаа. Зя Pete Hegseth Хятадыг Индо-Пасификт одоо ямар нэгэн байдлаар дайн эхлүүлэх дайралт хийх магадлал байгаа юм тэр гэсэн иймэрдөө яриг ирсэн байсан. Тэгээд Индо-Пасифик гэхээр одоо аль регионыг хэлээд байгаа юм л доо. Энтхийн талаатай нэсгийг хэлдэг гинэ. Энэ хавцаал ер нь бол юм болох гэдэг. Магадгүй Тайван руу дайрч магадгүй энэ гэж анхааруулсан болов уу гэж би бол хувьдаа ойлгосон. Тэгээд энэ юм байсан. Bob Elliott сүүлд ийгэж ярьсан байсан бэхээр окей. Эдийн засгт бишээ ямар асуудал байна гэсэн чинь гаднаас энэ хууль бус цагаачдын дээр орж ирэхэ болчоор хямдхан ажлын хүчин байхгүй болчихлоо. Хямдхан ажлын хүчин байхгүй болчоор Америкийн эдийн засгийн өсөлт цаашдаа буурах байхаа гэж яриад. Надаа макро шинжээчдийн нэг нийттэй юм нь юу вэ гэхээр ажилгүйдэл их болно. Ажилгүйдэл их болохоор эдийн засаг ерөнхийдөө сулраад одоо ингээд макро унаа гэж яриад байгаа. Нэг болохоор тэгж байна. Одоо болохоор ч нь болохоор за одоо бол ингээд ажиллах хүчин дутагдах гад байна. Энэс болоод Америк бол одоо эдийн засаг асуудал бол орно гэдэг. Тэгээ айл нэг юм шийдэх хэрэгтэй. Ягаад тэгэхээр нэг бол ажлын байргүй улсууд их болчоор эдийн засгт муу гэдэг. Одоо болохоор ажиллах хүн олдохгүй болохоор муу гэж ярих гэдэг. Айл нэг сонгох хэрэгтэй байхгүй. Ягаад тэгэхээр үнэхээр гаднаас хууль бус цагаачд орж ирээд төрөл бүрийн ажлын байрыг Америкийн иргэдтэй Америкт амьдардаг улсуудтай хуулийн дагуу ерөнхийдөө ногоон картын төстэй амьдардаг улсуудтай ажлын байр булаацалтаа болчих юм бол ажилгүйдлийн тоо өсөхгүй хүмүүс ажил сайтай байгаад орлого сайтай байгаад эдийн засаг магадгүй илүү хүчтэй байх магадaltaй байхгүй. Дээрэс нь robotics гэдэг зүйл маань айл хэдийн бодиттой болсон тий. Хүмүүс бол миний бодлоор одоо ингээд хэдэн жилийн дараа Uber хийгээл эсвэл машин барайл трак жолоод бол энэ ажил хийгээд мөнгө олдог ирээдүй ерөнхийдөө бол одоо байхгүй болох гэдэг шүү дээ. Цаг үе маань. Тэгэхээр юу вэ гэхээр тэр хүмүүс чинь хаана ихтэй өөр ажил хийх шаардлагатай байгаа байхгүй. Тэгээд эндээс нэг өөр нэг хөрөнгө оруулалтын IT маань юу гэхээр trade school гэж ярьдаг. Тэ амьдрал яг хэрэгтэй скиллүүд заадаг. Одоо чинь юу гэдэг юм гагнах ч гэдэг юм уу те. Иймэрдүү скиллүүдийг заадаг nurse байт юм уу те. Одоо чинь сувлагч болох сонирхолтой улсууд байх юм бол сувлагчийн сургууль энэ төр гэх те. Иймэрдүү хувьцаанууд бол цаашдаа үргэлжлүүлэх нэлээд хүчтэй байх болов гэж бас бодогдоод байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд л хүчтэй байсан. Тэгээд энэ хувьцаанууд маань сайн гүйцэтгэлтэй байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн сайн байх бол магадaltaй. Энэ бас нэг юм сонирхолтой бас хөрөнгө оруулалтын ID бас байгаа даа байхгүй яхахгүй. Тэгэхээр тэр тийм. Мэдээж бас өөр хүмүүсийн сурж болох зүйлд найрлаж байгаа. Машин барилт ажил хийхээ болоод гоё арилжаа сураад хөрөнгө оруулалт хийгээд явбал бас мэдээж гоё штэ. За Украины хувьд заяа Орос руу бараг дайн хийснээс хойш хийсэн хамгийн том дайралтуудынхаа нэг хийсэн. Тэгээд энэ дээр юу хийсэн бэ гэхээр 40 гаруй онгоц устгасан. Тэгээд байлдааны онгоцнууд устгасан. Тэгээд энэ дээр юу хэрэгсэн бэ гэхээр дрон хэрэгсэн. Дрон дайралтыг хийхийн тулд юу хийсэн бэ гэхээр ачааны машин дотор бах юм ингээд хайрцагнууд дотор дронууд ингээд тээвэрлж байгаа ачаа юм шиг ингээд дронууд авчиад нууцсан. Тэгээд зайнаас нөгөө нэг хайрцнууд нь ингэж онгоогоо тэндээс нь дронууд нууцаар гарч ирээд тэгээд дайралтууд хийгээд бүр Монголтой хилэлцэн байдаг. Одоо жишээ нь бааз энтер дээр нь дайралтууд хийгээд тэгээд онгоцнуудыг устгасан. Тэгээд $1 сая хүрэхгүй дронууд ашиглаад $1 тэрбум гаруй долларын хохирол учрууллаа гэдэг ийм
яриа хийсэн байгаа. За дээрэс нь Трампын засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахын тулд өргүү зардлыг бууруулахын тулд үргэлжлүүлэн ажлууд хийж байгаа. Тэрэн дундаа юу вэ гэхээр нэлээд олон одоо консалтант буюу зөвлөгөө өгдөг зөндөө олон байгууллагууд хэлэлцээрүүд байсан юм. Тэр маш олон тэр гэрээ хэлэлцээрүүдийг бүгдийг ингэ цуцласнаас гадна Америкийн засгийн газар хэрэгтэй хэрэггүй мэддэхгүй маш их хэмжээний юм софтвер компаниас гадны тийм аутсорсинг хийдэг юм байна л да. Тэгээд энэ аутсорсинг сервисүүдийг бууруулах аль нь үнэхээр хэрэгтэй, аль нь үнэхээр хэрэггүй юм гэдэг тэр маш тийм шахуу шаардлагатай судалгаанууд хийж байгаа. Тэгээд хамтарч одоо энэ Америкт аутсорсинг үзүүлдэг бүх компаниуд руу та нар яг ямар ажлууд хийж байгаа юм бэ? Өрсөлдөгчдөгөө харьцуулбал та нар юу хийх юм бэ? Үнэхээр үнийн хувьд үнэхээр боломжийн үн санд болгож байгаа юм уу гихчлэн энийг тайлбарлахыг шаардсан жишээ захианууд явуулсан юм байна. Тэгээд энэ дээр хариу өгөх шаардлагатай болсон гэж байна. Тэгээд ийм бас яриад явсан. Тэгээд Гордон Чайны бас энэ сүүлд оруулсан ретвит хийсэн байсан. Өөр Amuse гэдэг нэг аккаунтыг оруулсан байсан бичлэгийн санаа нь юу байсан бэ гэхээр твитийн санаа нь юу байсан бэ гэхээр окей. Украин дроноор дамжуулаад тракийн дотор зүгээр юм ачаа тээвэр юм шиг тэг хайрцагтай бараа юм шигээр дрон оруулаад дайралт хийж байгаа юм бол хятадаас орж ирж байгаа бараанууд маш том контейнер дээр контейнер ачдаг онгоцон дээр хэдэн мянган контейнер тавигддаг юм том одоо хөлгөн онгоцоор тээврийн онгоцоор орж ирж байгаа шүү дээ. Энэхүү тээврийн онгоцнууд дотор байлдаанд ашиглах юм зэвсгүүд тэ дронууд энэ төр ингээд энэ контейнер дотор нуучаад оруулж ирээд Америк руу энэ огцон дайрлуудыг хийвэл яах вэ гэдэг ийм эрсдэл биднэрт байгаа. Тэгэхээр хятадтай ерөнхийдөө бол энэ огт арилжаа хийхгүй байх юм бол Америк илүү аюулгүй болно гэдэг ийм поинтыг бас гаргасан байлээ. Тэгээд энэ бас нэлээд сонирхолтой байх бах. AMD дээр маш буулж байна гэдэг иймэрдүү мэдээллүүд бас Twitter дээр айгүйх яригадаад байгаа. Тэгээд яг олон хүн яриад байгаа болохоор худлаа гэж магадгүй л дээ. Гэхдээ яг ханш талаас нарах юм бол AMD надад гоё харагдаад байгаа. Гэхдээ яг опшноор арилжахаар бас тохиромжгүй байгаа. Ягаад тэгэхээр нэг юм айгүйх тийм disappoint хийдэг буюу яг өсөж гинүү гэж бодохоор өсдөггүй буцаад унждаг ерөнхийдөө бол fake өсөлтүүд айгүйх хийдэг юм хувцаагаад байгаа байхгүй. Тэгээд AMD дээр байгаа яг буулж шалтгаануудын нэг маань юу гэхээр CPU мэдээж хийдэг тий. Тэгээд сүүл гаргасан график карт нь Nvidia-тэй нэлийн өрсөлдөхүйц ерөнхийдөө график карт гаргалаа гэж ерөнхийдөө зах зээл дээр бас судлаачдаас үзээд байгаа юм. Тэгээд харьцуултууд ерөнхийдөө хийгээд бенчмаркууд хийгээд ерөнхийдөө AMD нэлийн сайн байна гэдэг ийм үр дүнгууд гарсан юм байна. Тэгээд надад бол AMD дээр буулж байх хамгийн том шалтгаан надад Meta-тай хийсэн partnership юм шиг надад санагдаад байна. Тэгээд Meta-гийн хувьд өөрсдийнхөө due diligence буюу судалгаа хийгээд тэгээд үнэхээр AMD бол хэрэглэх нь зөв юм байна гэж үзсэн учраас AMD-г сонгосон байж таараа гэж би бол бодоод байна. Дээрээс нь Nvidia-г одоо монопол болгодог хамгийн том шалтгаануудын нь юу вэ гэхээр CUDA гэдэг энэ платформ байдаг. Тэгээд CUDA нь юу вэ гэхээр нэг талаас бол одоо software stack гэхгүй. Тэгээд хүмүүс яадаг гэхээр Nvidia-гийн график картн дээр ажилладаг програмууд ерөнхийдөө бол бичих боломжтой. Тэгээд CUDA маань өөрөө зах зээл дээр нийт зах зээлийн 80% одоо буюу ерөнхий нийтдээ бол монопол гэхгүй. Одоо нийт график картны софтвер одоо платформ талдаа бол зах зээл дээр бол 80% penetration тий. Тэгээд тэрний дараагийн ганц ерөнхийдөө бол өрсөлдөгч нь гэж хэлэхэд зөв компанийн нь болохоор AMD-г явах гэдэг байхгүй. Бус нь бол дандаа ингээд зөндөө олон өөр сонголтууд байгаа. Тэд нар дандаа айгүй тэнцвэрхэн хувьтай. Тэгээд AMD-гийн одоо тэр open source SDK-ийг support хийдэг ганц том компани одоо Max 7 дотор ганц том компани Meta байгаа байхгүй. Тэгээд энэ утгаараа бол яг AMD дээр ирээдүйн Meta болж харсан байна. Тэгээд AMD эндээс бол ханш талаасаа ч гэсэн магадгүй сайн хөргөн оруулалт гэж магадгүй гэж бол надад бол бодогдоод байна. Гэхдээ яг нэг хүчтэй бодол биш гэхдээ нэг юм тип ч юм уу гэдэг нэг бодогдоод байдаг нэг тийм санаанууд идэв шүү дээ. Тэдгээр юм нэг окей. Open AI юм биш үү? 03 гэдэг модель харинэстийн өөрийгөө унтрахгүй тулд өөрийгөө одоо унтраагдуулахгүй тулд гэх юм одоо хэнийг өөрийг нь унтраачих вэ гэд тэр хиймэл оюухан нь нэг юм хийгээд тэгээд одоо нэг кинон дэр гардаг шиг л ахгүй да хиймэл оюуханууд амар ухаантай болцсон. Тэгэл хүн гэмтэж болохгүй хамж болохгүй шүү гэсэн чи iRobot энэ төр хүмүүс эсрэг болж молол те Terminator энэ төр кинон дэр бас нэг Skynet лөө те тэр нь ингээл хүмүүстэй байлдаад эхэлдэг. Яг тэрэн шиг нэг иймэрдөө өөрийн гэсэн ухаантай бодолтой юм шиг авирлсан байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээ мэдгүй. Тэгээд цааталтаа өөртөө ямар төрлийн эднэр нэг ийм mental game тоглоод байгаа юм би бол тэрийг бол мэдгүй байна. За Anthropic-ийн CEO ингэж хэлсэн гинэ. AI could
wipe out half of all entry-level white-collar jobs and spike unemployment to 10 to 20% within the next 5 years. Ажилгүйдлийг ерөнхийдөө бол 10-аас 20% хүртэл өсгөх боломжтой. Тэгээд AIS болоод ерөнхийдөө бол entry-level white-collar job буюу цагаан захтны нийт ажлын байрны анхан шатны ерөнхийдөө бол одоо туршлагагүй ажлын байрны тал нь бол байхгүй болно гэж ярьж байгаа. Тэгээд энэ бол мэдээж үнэмшилтэй зүйл. AI аль хэдийн миний бодлоор би ч сая computer science-ээр магистр хийсэн шүү дээ. Computer science, software engineering гэдэг ерөнхийдөө бол төгссөн залуучуудыг бол ажил олоход бол маш хэцүү болох зай л дээ. Тэгээд энэ дээр бол энэ ганцхан software development гэлтгүй өөр олон салбарууд дээр ерөнхийдөө бол энэ нийлэн сөргөөр нөлөөлөх үс ерөнхийдөө бол технологи юм байна гэж бодож байгаа. Гэхдээ яг том зургаар нь эдийн засгаар харах юм бол болж. Ягаад гэвэл нэг хүн дангаараа 2-3 хүний ажил хийх боломжтой болоод productivity буюу одоо бүтээмж маань өөр өсөх гээд байна гэсэн үг. Тэгээ мэдээж нөгөө робот орж ирээд, жолооч хүн машинууд орж ирээд явчихгод хүмүүсийн бүтээмж ерөнхийдөө бол дундаж хүний бүтээмж бол маш өндөр болох юм цаг үе рүү ерөнхийдөө бид нар бол орж ирж байна гэж ойлгож байна. Morgan Stanley-гийн нэг тавар шингэж ирсэн гинэ. Эдний судалгаагаар үсэ те хоногт Америкийн зах зээл рүү 15 тэрбум долларын шинэ худалдаа авалт орж ирж байна гэж бодож байна. Тэгээд энэ маань болохоор 5 тэрбум доллар нь болохоор retail-с буюу жирийн хөрөнгө оруулагчдаас 5 тэрбум доллар нь болохоор мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас тэгээд 5 тэрбум доллар нь корпорацаас орж ирж байна. Тэгээд нийтдээ 15 тэрбум долларын худалдаа авалт бол өдөр болго орж ирсэн юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр зах зээл өсөлттэй ч байсан, уналттай ч байсан орж ирж байгаа. Тэгээд цаашдаа зах зээл маань by the dip буюу ерөнхийдөө бол одоо жижиг уналт болгоныг ер нь бол худалдаж авахд биелэн хөрөнгө оруулагчид маш их байна гэдгийг бол эндээс бол харуулсан юм мэдээлэл болсон. Тэгээд надад энэ бол хүн болгоны бодох ойлгох ёстой зүйл юм болов уу гэж бодоод байна. Сүүл жишээ нь Тайваны валютын ханш өсөхөд Америкийн засгийн газрын бондон дээр нөлөөлөх эрсдэлтэй байна гэж ярьсан. Яагаад гэсэн чинь Тайваны иргэдийн худалдаж авсан амны даатгал маань цааталтаа тэр цааталтанд байдаг индекс маань яадаг гэхээр Америкийн засгийн газрын бонд худалдаад авчиг Америкийн хувьцаанууд ингэж худалдаж авдаг, зах зээлийн худалдаж авдаг байгаа байхгүй. Тэгэнгүүт Америкт ч гэсэн амны даатгалууд маань тийм, дээрэс нь хүмүүсийн 401k гэдэг планууд маань бүгдээрээ тийм. Тэгэнгүүт хувьцааны зах зээл маань өөрөө Америкийн болон дэлхийн гэж хэлж болохгүй баг хүмүүсийн тэтгэврийн сан болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хувьцааны зах зээл Америкийн хувьцааны зах зээл бол хүчтэй урт хугацаанд бол уналттай байж болохгүй. Ягаад гэвэл яг политикл талаас нь харах юм бол маш олон хүмүүсийн ирээдүйн ерөнхийдөө бол одоо тий амьдралтай холбоотой ийм зүйл учраас төрийн бодлого талаас ч тэр улс төрчдийн зүгээс ч гэсэн одоо өөрсдөд нь сонгуул өгдөг иргэдийг happy байлгахын тулд хувьцааны ханшиг бол өндөр байлгахаас аргагүй болж байгаа. Ийм ерөнхийдөө бол цаг үеэр орцсон гэдэг ийм яриа байдаг. Тэгээд энэ бол миний бодлоор л үнэ. Яг олон талаас нь харах юм бол одоо ингээд би саяхан маань найз life insurance зараад байгаа байхгүй. Тэгээд ээж бид нар бас нэг шинээр нэг план энэ ээж мэгээд тэгээд би бас судлаад намайг самт ажиллах энэ төргээд би бас тэрэнд нас нэг хичээл үзээд сонирхсан байхгүй. Тэгээд ер нь бол яг life insurance ер нь бол яг тэгэж ажилт юм билээ. Төрөл бүрийн insurance-ууд байгаа. Тэгээд тэр дунд ямар insurance-ууд байдаг вэ гэхээр IUL, Universal Life bla bla гэдэг иймэрхүү планет байх юм болно. Цааталтаа ингээд хөрөнгө оруулалтын схем хийдэг. Тэгээд тэр ерөнхийдөө бол одоо S&P 500 жишээ нь хөрөнгө оруулалт энэ хийждэг байгаа байхгүй. Тэгээд тэр маань ерөнхийдөө бол хамгийн түгээмэл сонголт байдаг. Тэгэхээр яг энэ S&P 500-тай холбоотой худалдаа авалтууд бол энэ passive income-ууд байнгын тогтмол худалдаа авалтууд бол байнгын орж ирж идэг. Дээрээс нь би option-ы сургалтын дээр ч гэсэн ярьдаг. Энэ option flow-тэй холбоотой, hedging-тэй холбоотой маркет дилерүүдээс ерөнхийдөө ол орж ирдэг худалдаа авалтууд бол бас маш их байдаг. Окей, тэгээд Nvidia-тай холбоотой Nvidia-гийн мэдээж тайлан сайн гарсан. Тэгээд хятад руу тэгтээ борлуулахаар хийцэн байсан, зориулж хийсэн байсан чипнүүдийг Трампын засгийн газар борлуулахыг хоригсноор ер нь бол борлуулалт мэн санснаар бол нэлийн хүчтэй унсан гэж бол үзээд байгаа. Тэгээд энэ удаагийн guidance дээр бол expectation-ээс нэлийн доогоор орж ирээд алдахуулаа гэж хэлсэн боловч бас expectation давсан юм маш хүчтэй үзүүлэлт бол үзүүлсэн. Тэгээд Blackwell-ийн борлуулалт бол маш сайн байгаа юм байна гэж бол ойлгосон байгаа даа. Окей. GameStop 4710 шиг биткойн худалдаж авсан гэдэг мэдээлэл бол гаргасан. Тэгээд GameStop-ийн хувьцаа тэрний дараа унсан. Тэгээд бидний санд болсноос хойш нэг 50% өсчөөд $34 болтол хүрчээд тэгээд тэрнээс оноод нэг 27.8 хүртэл унтсан байгаа хаа. Ямар ч байсан тийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ тараа гэр цэвэрлж байгаа нэг юм робот байна.
Ben Robert шүү дээ тий. Ингээ бүр сандал мандал хүртэл ингээ байранд нь тэгээд тэгшлээд юм хүмүүдийг аваад ингээ цэвэрлэж байгаа юм. Энэ ямар амар ухаантай робот юм бэ гэж бодож иж магадгүй. Тэнгүүд энэ робот болохоор яагаад юм ухаантай байгаа гэхээр telecontrol боёо цаанаас ингээд хүн өдөртсөн байгаа байхгүй. Тэнгүүд Америкт чинь юу гэдэг дундаж хүн цагийн $20 цалин авдаг бол магадгүй энтгэх жишээ нь хүн $1 цалин авдаг байх юм бол энтгэхний хүн сууж байгаа. Энтгэхээс одоо хүн чинь ингээд Америкт байгаа хүний гэрийг цэвэрлээд авах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээд цаг үе маань ерөөхдөө айл хэд ийм руугаа шилжиж байгаа. Тэгэхээр тэр Мексикээс ч гэдэг юм уу энэ гаднаас ингээд төрөл бүрийн хууль бус цагаач хэлээр хууль бусаар халахж орж ирээл тэгэл тэр хүмүүсээс болоод эдийн засаг хүчтэй байгаад байгаа гэдэг аргументд бол би өөр нь л итгэдэг. Тэгээд Nvidia earnings-тэй холбоотойгоор энэ Shay Bolor гэдэг энэ Bolor гэдэг залуу тэгээд Bat Kindig гэдэг энэ шинжээчнээс ямар компаниг аяг онцолж ирсэн бэ гэхээр Astera Labs гэдэг ALAB гэдэг энэ хөө ticker symbol-тэй компани гос онцолж ирсэн. Тэгээд энэ хүү компаниг бид нараас өнгөрсөн жил бас ярьж ирсэн. Тэгээд энэ хүү компани маань ямар ажил хийдэг компани вэ гэхээр CXL боёо Compute Express Link гэдэг энэ шинэ төрлийн intercommunication стандарт гэдэг юм байна. Тэгээд энэ маань юу вэ гэхээр graphic card маань CPU-тэй дундаа memory-га шеэрлээд тэгээд ерөнхийдөө бол хамтдаа ингээд тооцоолол хийх. Тэгээд маш их хэмжээний одоо чинь график картууд ажиллаад явж байхдаа тэд нар чинь нөгөө нэг яг нэг компьютер юм шиг ажиллахын тулд яах ёстой гэхээр дундаа датагаа шеэрлэх ёстой болж байгаа байхгүй. Тэр дата шеэрлэхтэй холбоотой нэг стандарт үндэслэлсэн custom chip хийдэг компани байгаа байхгүй. Тэгээд энэ компани маань аль хэдийн дэлхийн хамгийн том энэ технологийн компаниуд чип нийлүүлдэг. Энэ донд Nvidia байгаа. Тэгээд Amazon Web Services, Microsoft энэ маань энэ компани бүтээгдэхүүнийг хэрэглэдэг юм компани байгаа байхгүй. Тэгээд энэ Blackwell-ийн системтэй холбоотойгоор хамгийн том эндээс хожих компаниудын нэг нь бол энэ компани маа гэж бол шинжээч нар бас ярьсан байлээ. Тэгээд өнгөрсөн жил бас ярьжсэн хувьтанууд энийг байгаа. Тэгээд энийг бас онцчвал яриул бас зүүн болов гэж бас бодсон юм. Зя яриа минь уртж байгаа учраас хэдүүлээ эндээс гэлзуулаач те. Тэгээд MetaMask Solana тэмцэн гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд Solana дээр мэдээж 2026 оны ихээр айгүй том апдейт гаргаж байгаа. Тэгээ финалууд юм 100 дахин хурцаад маш том апдейт болж байгаа. Тэгээд энэ бол технологи болон инновацийн хувьд Solana маань зах зээл дээр байгаа хамгийн хүчирхэг блокчейн юм байна гэдгийг бол үргэлжлүүлэн батлан харуулж ийнэ гэж бол миний хувьд бол бодож байгаа. Тэгээд яг энэ зэг дээрээс бол би бол одоо Solana-гаас энэ төсөл илүү юм байна гэж хэлэх төсөл бол харагдахгүй байгаа. Тэгээд одоо чинь Suvi, Sonic Enter гэдэг мэдээж технологийн мундаг шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ нөгөө хэрэглээ талаасаа яг хүмүүсийн нөгөө нэг engagement авчих талаас бол муугаад байгаа байхгүй. Одоо яг бодтой шин төрлийн айгу инновацлог дайпууд гарч ирээл энэ Suvi дээр л зөвхөн юм байгаа энэ төр гэдэг юмнууд бол надад олж харагдахгүй. Одоо чинь Sonic дээр л юм app байгаа. Sonic дээр л чинийг олж чадна гэсэн юм байхгүй байгаа байхгүй. Тэгээ шин төрлийн ID нөө шин төрлийн гой төслүүд одоо хаан дандаа гараад байгаа гэхээр Solana дээр л гарч ирээд байгаа. Тэгэхээр нэг юм юмнууд байна. Тэгээд Senator Loomis бас Trump ерөнхийдөө бол 1 сая биткойн худалдаж авах сандлыг бол дэмжнэ энэ төр гэдэг нэг юм бас яриануд ярьсан байна. Биткойн мэдээж саяхан 111 мянган төр хүрсэн үед бол оруулж ирсэн ерөнхийдөө бол энэ чартууд байна. Тэгээ энэ мэдээж биткойн нэлийн өснө төр гэсэн чартууд байгаа. Гэхдээ биткойн сүүлд бол жоохон унсан хүмүүсийн хувьд дабл топ хийгээд ингээд эндээсээ bull market дуусч байгаа юм шиг энэ төр гэдэг яриануд хийсэн. Миний хувьд бол bull market дуусаг багт гэхдээ мэдээж дууссан байх магадлал. Яагаад тэгэхээр хизээч өмнө дээр яг тийм маш өндөр ихтэлтэй байж болохгүй. Миний буруу байвал яах вэ гэж бол байн бодох хэрэгтэй байдаг. Энэ чи хин бэлээ ямар л юу бэнэлээ. Ямар ч гэсэн MetaMask-ийн цаатлах Consensus гэдэг компанид Consensus-ийн founder тэгээд Ethereum-ийн founder-уудын нэг гэж явдаг. Тэгээд Ethereum-ийг treasury дээрээ тавьдаг компани байгуулахар болсон гэдэг мэдээлэл гарсан байсан. Тэгээд Bitcoin-ыг одоо нэг treasury дээрээ тавиад байгаа шүү дээ. Тэгээд мөлжөртэй болон дээр бид нэр жишээ нь DFTV гэдэг хувьцаагч санд болгож ирсэн. Бидний санд болгосны дараа 5x хийчээд тэгээд сая унцсан. Одоо болохны 2x-тэй байгаа. Санд болгосноос эсвэл 80% ашигтай байна тэр хавцаа. Тэгээд тэр мэн болохоор Solana жишээ treasury дээрээ тавиад балансан дээрээ аваад тавиад байгаа байхгүй. Тэгээд Ethereum-ыг одоо баланс дээрээ тавьдаг ийм шин төрлийн тренд бас ерөнхийдөө бол гарч иж байна гэж ойлгож байна. Robinhood-ийн хувьд 6 сарын 30-нд юу хийх вэ гэсэн гэхээр энэ блокчейнтэй холбоотой ерөнхийдөө announcement хийнэ гэж бол зарласан. Тэгээд хувьцаа болон
одоо real world asset гэж яриад байгаа тий. Уламжлалт санхүү ертөнцид байдаг энэ хүү үнэт цааснуудыг блокчейн дээр арилжиж болдог болгоно гэдэг иймэрдүү яриануд их яваад энэ дээр бол нэлийн том институтууд ерөнхийдөө орж тоглоод хийх гэдэг. Дунд Robinhood явж байгаа. Тэгээ Robinhood-ийн хувьд бол ямар нэг блокчейнийг хэрэглэнэ. Тэгээд шинжээч нэрийг үж үзээд байгаа хэрэг Ethereum, Arbitrum, Solana 3 айлныг нь хэрэглэн гэж яриад байгаа байхгүй. Тэгээ та хэд мэдж байгаа бол Ethena гэдэг нэг төсөл байдаг. Stablecoin гаргасан USDE гэдэг урамшуул өгдөг, interest өгдөг. Дээрээс нь season болгоноор airdrop авдаг ийм stablecoinтэй төсөл байгаа байхгүй. Тэгээ өөрсдийнх нь governance token болохоор ENA гэдэг токентэй төсөл байгаа. Тэр төслийн хувьд биш тий. Securitize гэдэг компанитай хамтраад Converge гэдэг өөрсдийнхөө чэйнийг гаргахаар болсон юм. Тэгээд эндээс юг ажиглаж болох вэ гэхээр яг энэ real world assets-тэй холбоотой хэмжээний мөнгө одоо жишээ нь олон тэрбум доллартай холбоотой, үнэт цаастай холбоотой энэ төр иймэрдүү төслүүдийг хэрэгжүүлэх болохоор өөрсдийн гэсэн custom blockchain-тэй байхыг илүү үзээд байгаа байхгүй. Яг тэгэхээр мөнгө хактвал яг юм тий. 1 тэрбум долларын хувьцаа жишээ нь хактуулаад хүн тэрийн шууд зараад мөнгө авчдаг бол хэцүү шттэ. Тэгэхээр юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар угаасаа энэ чинь систем дээр хактуулах эсвэл хин нэгэн одоо чинь юу гэдэг нь тэг код бичиж байгаа хүн алдаа гарах юмрдөө магадлал өргөж байдаг учраас тийм нөхцөл байдал болох юм бол сая сүүвий дээр хакерын хулгайлсан мөнгөний 80% нэнүүд авчиж шууд фриз хийгээд гарах боломжтой болгож байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрдүү үйлдэл хийх боломжтой байхаа бодох гээд өөрсдийн гэсэн custom chain-тэй байх илүү үзэх болов. Тэгэхээр би бол Arbitrum-ыг хэрэглээд өөрсдийнхөө layer 3-ыг гаргаж магадгүй гэж би бол таамаглаад байгаа. Гэхдээ миний буруу байж болно. Ямар ч байсан би бол эндээс бол магадгүй Arbitrum эндээс болоод өсч магадгүй байна гэж болох хувьд бол би хараад байна. За Doge-ийн ETF-ийг гарах байхаа гэж бодол 2024 онд айгуух таамаглаж ирсэн. Тэгээд нэг жил намайг тэгж ярьж ирснээс хойш нэг жилийн гарны дараа эцэгцэд ерөнхийдөө бол одоо Doge-ийн ETF-ийг гаргахаар бол айл хэдийн аппликейшнууд ерөнхийдөө бол орж ирж байна. Тэгээд яванд бол Doge-ийн ETF гарах магадaltaй болж байна. Пакистан өөрсдийн гэсэн Bitcoin Reserve-ийг бас бий болохоор болсон байна. Metaplex өөрсдийнхөө Bubblegum version 2 гэдэг NFT-ийн шинэ стандартыг гаргасан. Тэгээд энэ хүү стандартыг гаргаснараа өргөжлүүлэн NFT болон энэ metadataтай холбоотой space дээр Metaplex байна. Solana дээр тэргүүлэгч төсөл юм байна гэдгийг бол батлан харуулж байна. Тэгээд өшөө зөндөө олон сонирхолтой төслүүд ерөнхийдөө юмнууд бол Solana дээр бас яваад байгаа. Тэгээд чатан дээр айл болох угаасаа зах захаас нь оруулаад яриад явж байгаа. Гэхдээ зах зээл маань арайгүй noise ихтэй байгаа учраас яг алин дээр хөрөнгө оруулалтыг хөө алийг авах уугүй юу гэдэг дээр бол олон төслөөс бол сонхот төвхтэй байгаа. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө бол би энэ дээр илүү болшин, энэ дээр илүү болшин гэдэг илүү итгэл үнэмшил өндөртэй байх үедээ бол угаасаа оруулаад явдаг. Тэгээд сүүлд бол Ethernet-тэй холбоотой newsletter оруулсан. Тэгээд сүүлд бас юуг ажиглаад байгаа гэхээр stable coin-ийг хэрэглээ нэлээд их болох юм байна. Stable coin-ийг хэрэглэх болсноос болоод өсөлттэй байж болох төсөл юу вэ гэдэг дээр бас нэлээд анхаарал хандуулаад байгаа. Тэгээд газ тэгээд дараагийн вебинараар уулзъя.